Талбайд барьж байгаа 2 бүх бол одоо нэг өдөр одоо бүр удав гарсан болж нэг өдөр одоо оюуламаас улсын цолонд анар бол одоо улсын эшин цолыг үрдэж байсан бүр удав гарсан болж байсан юм бөхчүүд түрүүнд бол дурдсан улсын арсан бүр удавгийн үед бол одоо Монголын бурхан шашинтны төв гандан дагинчлаг хийдээс том байгуулдаг хүрээ цамд энэ шиг наадам гэж их том барилдаан болдог. Улс аймгийн алдар султай 250 зэрэг амбаг бол одоо нэгийн даванаас ахгуулаад 8-ын даваа хүртэл одоо суглаагаар барилддаг. Энэ том барилдаанд одоо 4 жил дараалан төрүүлсэн. Даншгийн одоо дархан авраг гэдэг цолыг бол одоо олгосон. Тэр цолноосоо илүүтэйгээр бас 4 жил дараалан төрүүлнэ гэдэг бол бас маш ховор амжилт, маш их хүч хөдөлмөр. Нэгэн мэнчилгээ ирснийг уламжлая. Дуу хоорын өлгийн дунд гунутагтам нь ийм өргөн дэлгэр сайхан барилдаан зохион байгуулж байгаа. Ардын боловсролын тэргүүний ажилтан галтрын гэрвэл үр хүүхдүүдэд халуун баяр өргөж сайн сайхныг хүсье. Мөн улсын эчин Улаанхуу, Багхуу, улсын харьцаг Бор болон Ахмад Арсан дашчимс найз нартаа мэнчилгээ дэвшүүлье. Зорж ирж барилдсан бүх хөгчүүдэд баярлалаа. Аймгийн засаг даргасан доктор Чандамнаас сугамжлага ирсэн байна. Баруун талдаа хавираад махыг үзэлээ. Эдэг усны барьсан станцтай гоё хавирлаа. Пүрэв дөг гарсангийн хөдийн гიშгэлэг зэрэгцээ байсан учраас үнэхээр тогтож үлдэх тийм боломж олцоо байсангүй. Ардын боловсролын тэргүүний ажилтан багш тасгалж өгөгч Балжирийн халтрын нэрмжит улс аймгийн алдар султай учир 64 бүхийн барилдаанд Дорнод аймгийн дашвал борсон Мариат гэгшүүсэн хөгжил сангийн бүх Монгол улсын эчин доржийн анар 6 даван төрүүллээ. Аранга аймгийн болгонсон Мариат алдар спортын ороо бөхүүлэх төвчний бүх улсын ирсэн эрдэнэсэн бэмбийн пүрэв дөг үзүүллээ.